оюуны чадварын IQ төв үзүүлж байна. Сайн уу найзуудаа, намайг Тодхон гэдэг. Өнөөдөр бүгдээрээ сурах бичгийн 11-ээс 15 дугаар хуудасны дүрсэн тестүүдтэй ажиллацгаая. Дүрсэн тест нь зураг, дүрс, дүрслэлээр дамжуулан сурагчийн оюун ухаан, сэтгэх чадварын түвшнийг сордог. Мөн дарааллыг гүйцээх, ерөнхий зүй тогтол олох, орон зайн баримжаа, логик, эсвэл латерал бүтээлчээр сэтгэх, төсөөлөн бодох зэрэг оюуны чадваруудыг хөгжүүлдэг. Хүүхдүүдээ сонирхолтой дасгалуудаар дүрсэн тесттэй ажиллах чадвараа хөгжүүлцгээе. Найзуудаа, дасгалуудыг ажиллахдаа дүрсүүдийн өнгө, хэлбэр, хэмжээ, байрлал, эргэлт, мөн тоо ширхэг зэрэг шин чанаруудыг нь сайдар ажиглах хэрэгтэй шүү. Одоо бүгдээрээ дасгалуудаа ажиллацгаая. 1-р дасгал. Өнгө хэмжээгээрээ ижил 2 дүрсийг ол. Сайн хараарай хүүхдүүдээ. Эхлээд ижил өнгөтэй дүрсүүдийг олцгоё. 1 ба 3 дахь дүрс өнгө нь ижилхэн байна. Гэхдээ хэмжээ өөр байгааг харж байгааз хөх өнгийн 2, 4, 5 гэсэн 3 дүрс байна. Хөх өнгөтэй дүрсүүдийн хувьд 2 ба 5 дахь дүрсийн хэмжээ ижил байна. Сурах бичгийн 12 дугаар хуудас 1-р дасгалыг хамтдаа ажиллая. Өнгө хэлбэрээрээ ижил 2 дүрсийг ол. Эхний алхам хідэн ялгаатай өнгө байгааг олоорой. Улбар шар болон үзмийн ягаан 2 өнгийн дүрсүүд байна. Улбар шар өнгөтэй хідэн дүрс байна? 2 дүрс байна. Б, В 2 дүрсүүд байна. 2 дүрсийн хувьд өнгө нь ижил боловч хэлбэрээрээ ялгаатай байна. Дараагийн алхам үзмийн ягаан өнгийн хідэн дүрс байна вэ? А, Г, Д гэсэн 3 дүрс байна. Эдгээр дүрсүүдээс аль хоёр нь хоорондоо ижилхэн байна вэ? А болон Д хувилбарууд ижилхэн байна. Жишээ дасгалуудаа ойлгосон бол сурах бичгийнхээ 12, 13 дугаар хуудасны үлдсэн бодлогуудыг бийдаан бодоорой. Ижил дүрс олох дасгалуудаа амжилттай гүйцэтгэсэн бол одоо харин ялгаатай дүрс олох дасгалуудаас ажиллацгаая. Сурах бичгийн 14-р хуудас бусдаасаа ялгаатай хувилбарыг ол. Өгөгдсөн хувилбарууд бүгдээрээ адилхан өнгөтэй байна. Юу нь өөр вэ хүүхдүүдээ? Талынхан тоо өөр байна. Одоо бүгдээрээ талуудыг нь тоолцгоё. А дүрсийг тоолъё. 1, 2, 3, 4. Б дүрсийг тоолъё. 1, 2, 3, 4, 5. В дүрсийн талууд нь 1, 2, 3, 4. Г дүрс 1, 2, 3, 4. Б хувилбараас бусд нь 4 талтай дүрс байна. Дараагийн бодлогын Б хувилбарыг хамтдаа ажиллацгаая. Бүгдээрээ дугуй хэлбэртэй царайнууд байна. Та нар ялгааг нь харсан уу? Д хувилбар өнцөгтэй дүрсүүдийг агуулж байна. Бүх хувилбарын царайнууд ямар нэгэн өнцөгтэй дүрс агуулаагүй байна. Харин Д хувилбар өнцөгтэй дүрсүүд агуулж байна. Найзуудаа 15 дугаар хуудсын үлдсэн дасгалуудыг бийдаан гүйцэтгээрэй. Амжилт хүсье. Бодлогын зөв хариултыг багшаасаа асуугаарай. Өнөөдрийн хичээлд идэвхтэй оролцсонд баярлалаа хүүхдүүдээ. Дараагийн хичээлээр уулзтлаа. Түр баяртай.